За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ вакцины талаар ярилцъя гэж бодож байна. За ер нь тэгэл энэ хөл хорой дуусж байгаатай холбоотойгоор бизнесээ нэй, хилээ нэй гэдэг талаар бас өөрийн санал бодлоо хэлье гэж бодож байна. За ингээд 200 хүн 200 найзтай болохоор эхлэе да. За бас нэг баяртай мэдээ дуулгахад би одоо 227 мянган дагагчтай болчлоо. Сүүлийн 2 сарын хугацаанд би 100 мянган дагагчтай болсон шүү. Ийм хурдтай өсөж байгаа пэйж хуудас Монголд бол байхгүй. Энэ бол одоо сүүлийн үед сүүлийн 1 жилийн рекорд тогтоож байгаа байх гэж би бодож байна. Тэгээд намайг дагдаг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ хуржилдээ эрүүлэнх аз жаргалтай, амжилттай, ол зомогтой, юу хүссэн 9 цагаан одоо хүсэл нь биелж яхахын ийм одоо ерөөл дэвшүүлье. За тэгээд гол ярианд орё. За нэгдүгээр вакцины талаар ярив. Би энэ вакциныг их сэжигтэй байна гэдэг байгаа. Юу гэхээр яагаад энэ ямар төрлийн вакцин хийх гэж байгаагаа ярихгүй байгаа юм. Яг хэдэн вакцин ирэх гээд байгаа. Одоо миний сонссноор болвол энэ 23-нд буюу 5 хоногийн дараа вакцин хийгээд эхлэнэ гэж байгаа. Тэгэхээр энэ чинь гадаад улсаас ирж байгаа, онгоцоор ирж байгаа. Энийг чинь зүгээр авахгүй худалдаж авж байгаа. Тийм болохоор одоо энэ вакцин ямар вакцин гэдгээ мэдж байгаа. Энэ өнөө цаг үед энэ тэр дэлхийн хаанаас авж байгаа мэдэхгүй ямар ч байсан холоос авж байгаа байх. Тэгэхээр энэ онгоцоо зохицуулаад ингээд онгоц нь урд өдөр нь яваад тэгээд наашаа буцаж ирэх гэж бас нэг өдөр гээл ингээд явахаар бол бүх юмаа бол уг нь мэдж байгаа. Тэгсэн мөртөө яагаад ямар вакцин ирэх гэж байгааг хэлэхгүй байгаа гэж би их гайхаад яриад байгаа байхгүй юу? Бид нар одоо өөрсдийнхөө мөнгөөр тэр вакциныг худалдаж авч байгаа шүү дээ. Монголын мөнгөөр зээл ярьж авсан бай, монголчууд эргээд төлнө. Бидний татварын мөнгөөр вакцин худалдаж авж байгаа мөртрөө яагаад одоо ямар вакцин хэдэн тоотоог ирж байгааг хэлэхгүй байгаа юм бэ? Би энэнд л гайхаад байна. Энд бол маш их ноо байна гэж би бодож байна. Тэгээд дээр нь Монгол улсын ерөнхий сайд тэгж байгаа байхгүй юу? Би хамгийн түрүүн хийлгэнэ гэж. Тэгэхээр одоо муу вакцин ирэх гээд байгаа мó? Сэжигтэй вакцин ирэх гээд байгаа мó? Яахаараа тэр хүн хамгийн түрүүлж одоо хийлгэдэг. Тэгээ тэр хүнийг хийлгэхээр одоо бид нар дуурайгаад хийчдэг юм уу? Одоо хийлгэчдэг юм уу? Ингэж ярьж бас болохгүй. Одоо нөгөө их л муу юмыг нууж хааж байгаа юм шиг ийм хийгээд байхад нь надад маш одоо сэжигтэй санагдаж байгаа учраас эмч хүний хувьд бол би энийг одоо бас асууж төнхий гэж бодож байгаа. Яагаад энэ вакциныхаа нэрийг хэлэхгүй байна? Хизээ ямар вакцин орж ирж хэнд хийх гээд байгаа. Энэ одоо ковидын эсрэг вакцин бол ер нь маш түргэн хугацаанд хийж байгаа, маш яаруу хийж байгаа ийм вакцин шүү дээ. Тэгэхээр бол хамгийн сайн, хамгийн одоо сайн туршигдсан дэлхийн одоо хамгийн одоо юу гэдгийг баян улс худалдаж авж байгаа тэр вакциныг л бид нар хийх ёстой шүү. Түүнээс ч одоо энэ манай 2 хөршийн одоо вакциныг бол би сайн мууг нь бол би хэлмээргүй байна. Тэг. Гэтэ би бол энэ 2 хөршөөсөө за бензин авч болно бид нар. Барилгын материал авч болно. Ямар нэг юмыг авч болно. А яг биендээ шахуулах юмаа бол одоо яг 2 хөршөөсөө авах нь зөв үү буруу юу? Энийг бол бид нар бас их бодох ёстой юм байна. Нэг 2 дугаарт манай 2 хөршийн одоо энэ эмнэлгийн эмний талын одоо хөгжил тийм өндөр түвшинд хүрсэн үгүй юу? Ер нь одоо хятадуудын одоо вакцин дэлхийд ер нь ямар үлээ? Бид нар бол тэрийг мэдэхгүй шүү дээ. Би бол нэг тийм сүрхий сайн гэж бодохгүй байна. За Оросын вакцин, Оросын гэж би л хувьдаа
ер нь дуулаагүй шүү. Тий. Энэ дэлхий дээр ер нь Оросууд эм хийд юм уу? Ер нь баг. Вакцин хийд юм уу? Байхгүй шүү. Одоо ер нь бидний хэрглэж байгаа эм дэлхийн нийтээр хэрглэж байгаа эм вакцин эдгээр чинь одоо сайнууд нь бол ер нь л тэгэл энэ өндөр хөгжсөн орнуудаас ирж байгаа штэ. Бид бол одоо Германы Bayer, альсгүй бол Английн GlaxoSmith, үгүй бол одоо Америкийн ч юм уу Pfizer эдгээр ийм л юм Швейцарын Roche эднэрийг л дэлхийд даяар одоо хэрглэж байгаа штэ. Хятадууд өөрсдөө ч хэрглэж байгаа, Оросууд өөрсдөө ч хэрглэж байгаа штэ. Тэгэхээр энэ хоёр улсын энэ эмнэлгийн одоо тэр талын хөгжил бол ер нь дэлхийд муу шүү. Тэрийг шууд хэлмээр байна. Тий. За хоёрдугаарт энэ вакциныг одоо Монголд авчраад зөвхөн тэр одоо юу гэдгийг сайн дурынханд өөрсдөө хүсэж байгаа хүмүүст. За дээр нь нэмээд энэ настай хүмүүс, давхар өвчтөе хүмүүс одоо нөгөө эрсдэл бүхий хүмүүст л хиймээр байна. Түүнээс ч одоо бүх хүмүүст хийх хэрэг шаардлага байна уу? Нэгдүгээрт. Энийг яагаад би энийг хэлж байгаа гэхээр нөгөө эрүүл мэндийн сайд 7 хоногийн өмнө нэг телевизээр ярихдаа тэгсэн штэ. Ковид туссан Монгол хүмүүсийн 80% нь ямар нэгэн шинж тэмдэггүй байна гэж. Өөрөөр хэлбэл ковидын вирус Монгол хүнд үйлчлэхгүй байгаа байхгүй юу? Ямар ч шинж тэмдэггүй. Тэр хүн чинь одоо халуурдаггүй, ханиадаггүй, тий? Биеийг хөндөрдөггүй юм байна гэж шүү дээ. Монголчуудын 80% ковид туссан мөртрөө ямар ч шинж тэмдэггүй, илэрхгүй байна. Бараг илэрхгүй байна гэж шүү дээ. 80% шүү дээ. Тэр ковид туссан хүмүүсийн. Тэгэхээр эн чинь Монгол хүн маш их дархлаатай ковидын вирус дийлдэхгүй гэж ойлгогдож шүү дээ. Ингэж ойлгохосоор аргагүй шүү дээ. За тэгээд манад одоо нэг 4-5 хүн ковидээр нас барсан гэж яриад байгаа. Зүгээр тоол хэлээд байгаа. Хин гэдгээ болиг ямар өвчтөе хэдэн настай хүн байсан бэ гэдэг нь чухал байхгүй юу? Тэр хүний одоо нас барсан гол одоо зүйл нь юу юм? Үнэхээр ковид тусаад нас барчихгүй гайгүй эрүүл байж ирсэн ээ. Альсгүй тэр хүн одоо тийм даамжирсан хавдартай хүн байсан уу? Сүүлийн нэг нас барсан хүний жишээг ярьж байна л. Ингэж ерөөсөө ярихгүй байна. Энэ эрүүл мэндийн салбарынхан маш буруу мэдээлэл явуулж байна. Ерөөсөө мэдээлэл өгөхгүй байна. Тийм учраас энийг маш тодорхой хэлмээр байна. Ямар хүмүүс нас барчив? Тий. За нэр усан ч яах вэ? Нас нь хамгийн чухал. Тэгээд тэр элдв өвчнүүд тэр хүмүүст байсан уу байгаагүй юу? Ингээл чухал. Тэгээд тэр хүн үнэхээр ковидээр нас барж үгүй юу? За энэ болгоныг ингээд бодоод эргээд үзэхэд ковид бол ер нь Монгол хүнд үйлчлэхгүй байгаа юм байна. Энэ вирус гэж би баг ингэж ойлгож байгаа шүү. Тий. За мэдээж одоо настай, эсэргүүцэл султай, одоо юу гэдгийг давхар одоо ийм янз бүрийн өвчтөө ийм эрсдэл бүхий хүмүүст бол эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Тий. А яг одоо залуучууд, яг одоо эдгээр насны ажиллаа хийх ийм одоо хүмүүст тэр ялангуяа хүүхдүүдэд бол энэ ковид чинь баг одоо маш хөнгөн тусч яана гэж байгаа шүү дээ. А ийм нөхцөл байдал Монголд илэрчээд байхад бид нар одоо бүтэн жил хөл хорой хийлээ. Энэ одоо маш буруу байлаа гэж би үзэж байгаа. Эннээс болж хүмүүсийн орлого, эннээс болж хүмүүсийн бизнес, эннээс болж одоо хүүхдүүдийн сурлага, оюутнуудын сурлага, ажил төрөл ер нь маш их хүнд байдалд орсон шүү. Энэ ковидын өөрийнх нь үзүүлж байгаа хор хохирлоос тэр эдийн засаг нийгэмд үзүүлж байгаа хор хохирол их байсан шүү. Тийм учраас одоо бид нар жаахан буруу бодлого барьж бүтэн жил явлаа. За одоо ингээл гадаад байгаа хүмүүстэй монголчууд хилээ хаацсан шүү дээ. Бүтэн жил хилээ хаагаад одоо нэг юм аавна гэд юу гэдгийг сардаа 10 онгоц явуулна 3 сард гэж ингэж шүү дээ. Бүтэн жил Монгол улс Монголын иргэнд хилээ хаасан. Энэ бол үнэхээр дээд зэргийн муухай
хүншгүй хуваа хичээсэн дээд зэргийн ардчилсан биш дээд зэргийн хүний үнэргүй ийм өөдгөө бодлого явуулсан дотоодд байгаа монголчууд нь энийг дагаад үлдсэн шүү. Тэ. Бид нар бол энэ гадаадд зовж байгаа монголчуудынхаа өмнө буруутай шүү. Монголын төр засаг буруутай бас Монголын ард түмэн бид буруутай шүү. Энэ төр засагтаа аялдан дагалдаж эвлэрч энэний эсрэг юу ч дуграагүй. За энэ болгоны эсрэг за ямар ч байсан би бол хувь хүний хувьд улс төрчийн хувьд Монгол хүний хувьд үнэхээр өстө маш их хэлж ярьсан шүү. Энэ 21 хоног гэдэг энэ муухай удаан хөл хорой эннээс болж тэр их бөөгнөрл оочр тэр их хүмүүс гадаадд үлдэж энд дотоодод хөл хорой дотроосоо тэр ковидыг алдсан. Энэний бурууг эрүүл мэндийн сайд энэ Монголын төр засаг хүлээх ёстой. Одоо 10 хоног тэр хөл хорой тогтооно гэж яриа сууж штт. 21-ээс 10 хоног. Тэ? Урд нь 2 дахин түүнээс илүү хүмүүсийг тэгхий хорж исэн байна штт. Энэ буруу бодлогодоо хинч уучлал гуйхгүй штт. Тэ? Энэ нэг буруу юм хийгээд байна гэдгийг аль л одоо хагас жилийн өмнөөс л би маш их хашгирсан да. Бараг 3 сар 4 сараас хашгираал тэр энэ болохгүй энэ 21 хоног дэлхийд байхгүй шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэл энэ нөгөө порчиг нямхуу гэдэг хүн ийм хийж гэн эрүүл мэндийн сайд та нар ингэж болохгүй гэл ингээл ярьсан. 19-20 хоног дээр илэрдэг тийм вирус Монголд байна гэхээр нь би байхгүй дэлхийд байхгүй гэл ярьсан. Тэгээ одоо ер нь бараг л миний хэлснээр л болж штэ. Миний хэлснээр тэр порчиг нямхуу зайллаа, сайд зайллаа. За тэгээд энэ 21 хоног нь одоо 10 хоног болж хувирж байна. За тэгээд бараг л миний хэлснээр тэр цахилгаан дулаана одоо нөгөө тэглэлээ шүү дээ. Нөгөө шахмал түлшээ бас тэглэлээ шүү дээ. Би бас яриа л байсан үнэндээ бол. Энэ нөхөн олгоор авъя гэж би бас яриа л. Одоо ч хэлж байна. Монголчуудаа ингэж их хөл хорой хийлгэж, ингэж их орлого бизнесээ хаалгачаад ямар ч нөхөн олгоор авахгүй ингээд одоо төр засгийг хараад аялдан дагалдаа сууж иж таарахгүй шүү. Тий. Маш их мөнгө төгрөг байдаг, маш их буруу зарж байгаа. Энэ эрүүл мэндийн яам дээр ирсэн тэр их мөнгө тэр хэдэн 100 тэрбум төгрөг бол бүгд одоо ёстой нохон замаар орсон шүү. Энийг одоо авилгатай тэмцэх газар хууль хяналтын байгууллага шалгах ёстой шүү тий. Энэ ковид гэдэг чинь бизнес болсон. Энэ ковид гэдэг чинь орлого бизнесийн хорой болсон шүү. Энэ хөл хорой чинь бизнесийн хөл хорой болчиход байна. Орлого амьдралын хөл хорой болчиход байна. Энэ Монгол хүн чинь энүүгээр ерөөсөө дархлаатай юм байна. Би яг одоо үннийг хэлж байна. Миний хэлснийг миний ярьж ирснийг тэр эрүүл мэндийн сайд нь баталгаажуулаад ковид туссан Монгол хүний 80% нь ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүй байна гэж хэлсэн хөөе. Тэг. Ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүй байна гэдэг чинь ковидын вирусны эсрэг бид нар дархлаатай тэд нар бид нарыг яаж чадахгүй гэсэн үг. За ийм учраас энэ нөхөн олгоороо авъя, хилээнэ, бизнесээ нэ. Одоо ингээд 23-наас эхлээд бизнесийг үе шаттайгаар нээн гэж яриад байгаа байхгүй юу? Кино театр жишээлх юм бол одоо ингээд нэг 30% нь одоо дүүргэлттэй байх юм гинэ. Юу гэсэн үг юм бэ? Болох хэрэгтэй шүү дээ ийм. 30% биш ээ 100% дүүргэх хэрэгтэй. Монгол хүн дархлаатай. За фитнес клуб гэхэд одоо юу гэх юм? Нэг хүн нөгөө хүнээс 3 метрийн зайд суух юм уу? Одоо яах юм? Саунд яаж орох юм? Бас ингээд нэг хүн ороо суучихсан 2 3 хүн ороо суудсан байл хүлээж байгаа гарахаар нь орох юм уу? Ингэж болохгүй. Одоо хил мэлээ бүгдийн гадаадд байгаа монголчуудаа бүгдийг яаралтай авчир. Тэднийг одоо энд ингээд 10 хоног энтердэгч хашиж машиж хорих ямар ч хэрэггүй. Тэ. Одоо тэр вакцины түргэн авчираад тэр гайгүй сайн дэлхийн сайн вакцины авчираараа. Тэрийг авчираад тэр хүсээд байгаанууд нь хийгээд өг. Тэрийг хийлгээд гадагшаа явах нь яваг. Монгол руу одоо тэр монгоцнуудыг нисэг Кореяар одоо бусад ямар онгоцнууд байдгийг одоо Монгол руу нисгээд нисэхгүй шүү дээ та нар. Тэр монгоцнуудаа нисгмээр байна. Монголчууд өөрсдөө гадагшаа явмаар байна. Гадаадаас хүмүүс ирмээр байна. Бизнесээ явмаар байна. Орлоготой болмоор байна. Энэ бүх бизнес бүх юм нэ. Тэг юунаас нь айдгийн
Монгол хүмүүс яахчгүй энд чинь. Одоо тэгээд тэр вакцины нэрж байгаа бол тэр гайгүйч вэ нү гайтай ч вэ нү тэднийг тэр хүссэн хүмүүс нь өөрсдөө хийлэгдэм байгаа үз. Ер нь хүнийг бол одоо үгүйгээд ахт нь хүчээр вакцины хийх ёсгүй шүү. Тэрийг л би хэлчихье. За би бол яг үннээ л хэлээ. Би бол 2 хөршийн вакциныг бол ёстой маа насандаа ч хийлгэхгүй. Тий. Харин үнэхээр сайн вакцин байх юм бол үнэхээр одоо гадагшаа явахад хэрэгтэй гэх юм бол одоо би хийлгэнэ. Түүнээс би бол шаардлага гарахгүй бол надад бол вакцин хийх шаардлага бол байхгүй. Би тэгж бол өөрийгөө үзэж байгаа. Гэхдээ мэдээж одоо шаардлагатай эрсдэлтэй гадагшаа явъя гэсэн хүсэж байгаа хүн байвал одоо хийлгээрэй гэж ингэж би хэлж байна. За ингээд монголчуудаа гадаад байгаа монголчуудаа яаралтай авчир хилээнэ тэр 10 20 хоногоор нь тэр худлаа хашдаг маштгаа бойл. Тэ. Ер нь монгол хүн бол тархлаатай. Тэр бол үнэн. Монгол хүн бол энэ вирус эн чинь яг нөгөө ханиадны вирус юм байгаа юм шүү дээ. Монгол хүн ханиад туссаар хагаад вирусанд хэрийн вирус тоохоо байцсан юм шүү тий. Тийм учраас бизнесээ нэ, хилээ нэ, хил мэл дээр овоорсон бүх юм оруулъя, гаргая, гадагшаа явцгаая, гаднаас ирцгээе. Тий. Цөмөрөө сайхан ингээд гоё амьдэрцгаая. Ингэж л бай. Тэгэхгүй бол одоо бид нар бол өөрөөр бол одоо ингээд маш буруу юм хийгээд ингээд байгаад баймааргүй байх шүү. Тий. Энийг бол би хариуцлагатайгаар, ноцтойгоор яг үннээр нь хэлж байгаа юм шүү. Тий. За шеэр хийгээрэй найз нараа.